Тэгэхээр улсын хурлын чуулган энэ 7 хоногт 2025 оны төсвийн тодтголыг хилцэн баталгаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар төсвийн зардлыг 2.1 их 80 төгрөгөөр танахаар төлөвлөж алдагдaltaй төсөв баталгаар болоод байна. За тэгвэл төсвийн зардал талдаа төрийн албан хаагчдад олгодог 36 сарын тэтгэмжийг 2 жилийн хугацаатай танах саналыг буцаасан байна. Мөн хэрэгжиж эхлээгүй байгаа мега төслүүдийн зардлыг танахаар болоод байгаа юм. Гэхдээ мега төслүүдийн хувьд гадаадын зээл тусламжаар хэрэгжих учраас тодорхой шалгуур тавих замаар зарим төслүүдэд гадаад зээлийн ашиглалтын таацнаас дагуулan эрх олгох асуудал яригдж байна. За төрийн албан хаагчдыг 9%-аар цомогтгож нэмэлт урамшуул олон жилийн нэмэгдлүүдийг танахаар төлөвлөж байсан. За тэгвэл үүнээс тэтгэврт гарахт нь олгодог 36 сарын нэмэгдлийг танах саналаа боловсон байна. Олон жил гадаад дотоод мэрэгжил ур чадвар цаг хугацааны хувьд бидэнд хамгийн гол нь цаг хугацаа байхгүй. Ийм урт хугацаанд 10-20 жил бэлтгэсэн мэрэгчлүүдтэй нэг хэдэн сарын тэтгэмжийн асуудалс болоод хөөгд гаргачвал төр өөрөө хамгийн чадваргүй хүмүүс цугладаг газар болно. Нөгөө талаас хамгийн доктор сууршилгүй, тогтоож барих юмгүй тийм л юм болно шүү дээ. За үндсэндээ бол 12,000 гаруй хүний асуудал байгаа юм а. Гэхдээ энэний бол 6,000 нь бол угаас сул оронтой байсан гэсэн үг. Тэн дээр хүн аваагүй байсан гэсэн үг. Тэрийг нь бол угаас ингэ зарцааж байгаа асуудал. Хүн авч болохгүй гэдэг шийдвэр гарч байгаа гэсэн үг. За нэмээ 6,300-ны асуудалгаа эндээс бол бас дийлэнх нь юм тэтгэврт гарч энэ ондоо багтаа тэтгэврт гарч байгаа хүмүүс байгаа. Тэгээ яг бодиттой цаана бол ер нь бол цөөхөн үний асуудал хөндөгдөн гэсэн үг. Цомогтголын 14,400 орчим хүн дээр зарим их хурлын гишүүд үүнээс ч илүү цомогт хэрэгтэй л гээд байна. Гэхдээ хувийн хвшлийн байгууллагуудыг төлөөлж байгаа гишүүд байгаа бах. Гэхдээ энэ төрийн албанд байж байгаа хүмүүсийг тийшээ хөөж оруулна гэдэг юм уу? Ийм явцсан ашиг сонирхлоор бас асуудал хандаж болохгүй. За гэхдээ төрийн албан хаагчдын цомогтголыг хийхдээ сайдар судалгаатай хандахгүй бол хүн хүч хүрэлцэхгүй байгаа ажилтаа салбаруудаа улам бүр хүний нөөцийн хомсдолд оруулах эрсдэлтэй гэж үзэж байна. За мөн мега төслүүдийн хувьд хэрэгж эхлээгүй байгаа 10 төслийг хойшлуулахар болжээ. Гэхдээ өнгөрсөн хавар хилдэж байсан гадаад зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлбэрийг нь өөрчлөх замаар дахин оруулж ирж газрын төс Эрдэнэ бүрэн сэлбэдэд төвийн төсөл гэхгүйгээр үндсэн шаардлага тавих замаар зарим мега төслүүдийг хэрэгжүүлэх төлөвтэй байна. Яг тэгж 3-ыг тэгж хадуу хуульчлах нь бол зөвхөмжгүй. Зүгээр гадны жишгт байдгийн дагуу бол ерөнхий байдлаар шалгуурууд нь өндөр тавиад явбал зүгээр боломж бол бий. Тэрнээс гадаадын зээл тусламж өгье гэдэг компани аж ахуйн нэгжүүд зөндөө байна. За мөн төсвийн тодтголын хилцүүлгийн явцад эрүүл мэндийн салбар тоног төхөөрөмж худалдан авахт нь 63 тэрбум төгрөгийг төсөвлөхөр болжээ. Үүнээс гадна худалдан авалтанд зарлагдаж амжаагүй ч зайлшгүй төсөвт суулгах шаардлагатай олон ажлууд нэрлэгдэж байна. Иймээс засгийн газар төсвийн таналтаа тооцоолж байсан 2.1 их 80-таа хүргэж чадах уу гэдэг асуудал анхаарлын төвд байна.